зөвхөн нэг хүний улсын хурлын шуулгандаар хэлэхдээ оюу толгой ордыг эрдэнэт шиг анхны хөрөнгө оруулалтаа нөхсний дараа 51% Монголын төлд авна гэдгийг залсан. Гэтэл ардын нам одоогийн ардсан намын энэ нөхдүүд бол шал өөрөөр эсрэгээр хийж дөнгөж 34%-ийг өндөр зээлээр авч байна. Энэ бол манай ардын нам ардсан намын толгойд байгаа эсрэг хүмүүс гадаадын хөрөнгө оруулагчдаа нийж оюу толгойг хэм дүнээр авсан хулгай үүний цаана маш том авилгал байгаа нь одоо ингээд энэ сонгуулиар эдгэх гээд байгаа учраас инквери даргаыг баримтжиж байгаамаа. Цаашдах юм бол 5 толгой ордыг Сүхбаатарын Батболд 30 жилээр хятадуудад туристикээр зүтгэж байгаа. Алтан уяг Батболд хоёр ийм төсөлд үндэсний аюулгүй байдалд оруулчаад буцаасан. Энэ хүмүүсүүд 5 толгойг хятадуудад туристик гэдэг бол Монголын 5 толгой нүүрсийг хамгийн хэм дүнээр магадгүй $10 зарах боломжийг энэ хүмүүс хангаж байна. Тэгвэл зэрэг ардын нам ардсан нам хоёрыг засгийн газарт байлгах, улсын хурлд байлгах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Тийм учраас одоо зүүдийн үед их хурлдаа болоод Монголын ард түмэн Монгол ардын хувьсгалдан болон 3 дахь хүчний намуудыг дэмжиж ирэхээр энэ хүмүүс айж байна. Сонгуулиар энэ хүмүүс гараад ирэх юм байна. Гарч ирээд оюу толгой 5 толгоос авсан олон зуун сая долларыг мөн илүүчих юм байна. Ингээд бид нар шоронд орох юм байна гэж айж байна. Тийм учраас бид нар энэ эрэг сонгуулиар ардын нам зайлцгаа гэж хэлээ. Зайлцгаа! Ардсан нам ч гэсэндээ хамтан хувилдаа хийсэн. Тийм учраас энэ сонгуулиар ардын намын ардсан намыг зайлцгаа гэж хэлээ. Жилийн дараа Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул болно. Жилийн дараа Монгол улсын ерөнхийлөгчөөр инквери гэдэг хүн гарч ирэх бол маш их өндөр магадлалтай болонгууд Монгол улсын ерөнхийлөгч элбэгдээс айж авилгатай дэмжих газар энэ торгоо шүүхийг бүгдийг хараас нь шаардаж түлхэж оруулж байна. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч элбэгдэржийг зайлцгаа гэж хэлдэг. Эцэстээ нөхдүүдээ 2 сарын дараа сонгуул болно. Энэ 2 сарын дараа сонгуулиар Монгол ардын хувьсгалдан болон 3 хүчнүүдийг дэмжиж гэж уриалцгаая. Монголчуудын их орныхоо эзэн байх, их орнд сайн сайхан амьдрахын төлөө энэ тэмцэл юм аа. Энэ тэмцлийн эсрэг хэн зорж байгаа гэвэл гадныханд Монгол орны газар шороо, байгалийн баялаг, ард түмний эрхийг худалдсан, их орноосоо уран дэвсэлсэн энэ цаард ордон зууж байгаа цөөн тооны манангийн алиах хүдэс зогсож байгаамаа. Эдний ардад Монголын байгалийн баялагийг эзэмшиж ард иргэдийн улс төрх зорилготой гадны үндэстэн дансан компаниуд, корпорациуд, гадны дүүрчид зогсож байгаамаа. Ийм учраас өнөөдөр та бидний энэ тэмцэж байгаа тэмцэл бол зөвхөн нэг их хоёр дарагддаг улс төрчийн эрхчлөөний төлөө тэмцэл биш. Энэ бол хүндээ байгаа юм биш. Шударгаасны төлөө тэмцсэн, шударгаар үгээ хэлсэн, авилгачдын эсрэг үнэн үгээ хэлсэн, ард түмнээ өмгөөлсөн энэ хүмүүсийн энэ үзэгдлийн эсрэг тэмцэж байгаа энэ гурван ёсны эсрэг бидний тэмцэл юм аа. Энэ тэмцэл бол ялалтанд дүрх, зайлшгүй ялалтанд дүрх ёстой. Яагаад гэвэл Монгол орн бол монголчууд бол их хурцтай ард түмэн. Бид ийм баян орндоо ийм ядуу амьдрах ийм хурцтай ард түмэн биш ээ. Биш үстэй. Энэ манангийн альгаахуудыг устгахын төлөө монголчууд ялах хэвслийн төлөө нэгдэх ёстой. Бид 3 дахь хүчний хэвсэл биш, бид ялах хэвсэл. Бид монголчууд их орондоо эзэн байхын төлөө ялах, их орныхоо эзэн байхын төлөө энэ хэвсэл юм аа. Амжилт хүсье та бүхэнд.